Студид маань үнэхээр хүндтэй зочин ирсэн. Студид маань зураач, сэлбэрч Сүхбаатар ирсэн. Сайн байна уу та? Сайхан үйлчж байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. За, урилга авсан танд их баярлалаа. Бид таны хийж бүтээсэн олон гайхалтай зүйлсүүдийг түрүүний хэсэгт үзэгчдтэй танилцууллаа. Та мөн энэ хэсэгт өөрийнхөө хийсэн бүтээснээсээ бас жишээ болгоод бидэнд хэлж болох уу? За, зөвшөөрөл болгоод жишээ болгоод одоо энэ дундаас за тэр дундаа энэ номыг хэдүүлээ онцлие. Энэ хизээ хийж бүтээвэ. Энд дээр бичээстэй одоо мартцсан. За би хараадах тэгвэл. За их л хуучны харж шүү те. Энэ яаж бүтсэн юм болоо? Энэ хүн ном яаж бүтэв? Энэ номыг тэр даргын нэрийн бичгийн дарга Бацхан гэж хүн байсан. Тэр санал өгч энэ номыг бичсэн. Жижиг ном, хуучин бод жижиг ном байсан. Тэгээд тэр номны жооронд бид нар энийг хийж гаргаж ирсэн. Та ер нь ямар мэрэгжилтэй юм бэ? Би уулын зураг сэдвэрч хүн. Тэгээд юу зураач байсан чинь Германд сэдвэр хэлгээд. Герман их хэлээд авилаж авахгүй гэсэн. Тэгээд дараагаар нь намайг сэдэд гаргаад ирэхлээр зэрэг өөний чинь сурах юм байна гэдэг сургаж явсан. Манайхан бол гараараа сэлдэг байсан. Тэд хүн машинаар сэлдэг байсан. Тэгээд тэр машинаар нь бэхлээ сэлж чадахгүй дандаа гараараа хийдэг байсан чинь дараа нь машиныхаа нэг энэ дэн чинь машинаар хийсэн. Тэгээд аль нь? Энэ боодох. Энэ машинаар хийсэн байхад. Тэгээд хэвэн хийгээд дараа тэгээ гарцсан чинь хэдэн онд байна да. Энэ 100 жилийн аваад 1970 он гэж байна. Тийм тэгж харагдчих шиг байна. Тэгээ наадах чи баримтын шавараар дарахлаа зөв харагдаад гараад ирнэ. Бид чинь одон бид дандаа буруу харуулсан гэдэг байсан чинь. Тэгээ зохиолоо зөв гараад ирдэг. Тийм биш үү. Хэв нь бол арай жоохон буруу гаргаад тэгээд зохиолоор чи яг зөв гараад ирэх юм шүү дээ. Ямар одоо медалууд хийж байв та? Тэгээд захиалагтай юм уу хийхээс бас тэрний нэг нэг тойрон байхгүй. Бид нэг 4-5 удаад байсан тэгээд. Бид бас таны талаарх мэдээллийг авлаа. Бидний сайн мэдэх одоо 9 хөлт цагаан туг гэж байдаг. Та бас бүтээлцэж байсан гэх юм билээ? 9 цагаан туг чинь би 4 тугыг хийсэн. Энд байж шүү дээ. Тэр голынх нь туг тэгээд энэ тэр хоёр туг байсан. Ягаад л бодоод. Тэгээд тэгтээ нурцуудаар тэлчихсэн. Тэгээд тэр ясан туг энэ туг зүгээр биш бас хээ гаргацсан байгаа. Юунд шин юун дээр нь жадан дээр нь тэр хээ гаргаад юу алхатаар гаргаад тэгээд нөгөөдгийг алтаас шарсан. Тэгээд энэ ясан туг эцэн Чингисийн манай эсэн туршуутай. Тэгээд тэр үеэр хадгалаад энэ ордны гадаа яадаг асууж байна. Одоо нөгөө байхгүй. Нарийн харуул бас их олон сэлбэр байдаг юм биш үү те? Дандаа тэр төмөр дээр нь хийсэн мөн. Төмөрөө чинь бид гуруулаад хийсэн бахад. Тэгээд нэг том хөрөд 100 төмөрөө чинь хөрөд жолоод тэгээд хийжсэн. За таны хувьд бас Мантухай Цэцэн хатан киноны хэрэгслүүдийг бас хийж байсан юм. Мантухай Цэцэн хатны Элдван Басилын тэрийг нь хийсэн. Тухайн үед яаж тэр ажил олдож та бүхэнд урилга очиж хийгээч гэсэн хүсэлт иржсэн юм болоо. Тэр Мантухай Цэцэн хатны чинь юу уралдаан зарлаад тэгээд манайхан ялаад тэгээд гэрүүлээд нөгөөдгийг дүүнэртэй гайд бичсэн. Манай дүү манай юу хийдэг мужаа хийдэг болсон тэрийг хийгээд тэгээ бусд оног хөрөмжин бид нар өөрсдөө хийсэн. Мантухай Цэцэн хатан киноч бас нөгөө мас их олонтой. Тийм учраас зэр зэвсэг ер нь хэр олон хийвэ? Тэр нэлээд олон юм байсан. Тэгээд тэр хамгийн наадлын Элдван Басилын гэдэг 60 гарац байдаг. Тэгээд тэр 60 гарац сэлми чинь хийгээд хойндаа бас орохгүй, хойндаа бас оруулдаг. Тэгээд монголчууд ягаад 60 градусаар сэлэм хийгээд гадаадхан ягаад тэгсэн сэлэм хийдэг ингээд судалгаа хийж үзсэн чинь 60 градусаар сэлэм чинь ингээд хоорондоо ингээд хавилцаар хагаад 90 ингээд яач тийм умдаг юм байна. Хоорондоо байлдаа.
Тэгээ хүнийг чачаа татангуудаа гүйлдгүүр гэдэг. Нөгөө сулуун сүлмсэн ингээд татхлаа хөрөөдөж ордог. Тэмүүсээс дахиад сэрэм байсан 60 гараас сайд Монголд. Бас нарийн ухаан байх юм чинь. За энд таны багжнууд эдгээр эдгээр юу вэ? Германд За. сурж хахад өгсөн багжнууд. Лайпциг хотод жахад би олж авсан багжнууд. Байнгын хэрэгжилж байв та энийгээ? Тэгээ энэ дээрээ нэг яаж чаа тэгээд тэтгэвэр гараад энэс хойш хийгээгүй. Лайпциг гэснээс энд бас нэг зүйл байна. Та үнийгээ тодруулаач. Тэгээ энэ юунууд нь Энэ арт талдаа Лайпциг гэсэн байсан. тий Энд ямар очтой зүйл вэ? надад тэр Германд энэ юу хийж хахад энэ мэдлэгээ хийж хахад Германын юу яаж тусгай багжаар хийдэг байсан. За. Тэгээ тэр багж надад би тэр багжаар нь хийж чадахгүй. Тэгээ чи хийж чадахгүй юм байна юм авахгүй гэдэг. Тэгсэн чинь би өөрийнхөө багжаа гаргаж ирээд тэгээд гэсэн чинь өө чи хийж чадах юм байна. Чамаа явуулахгүй сургана. Тэгээ таныг шагнасан дурсгал болгож өгсөн юм байна. Эднэрийнх нь одоо ингэж төрдөг юутай бид нэрүүд ингэж зогтдаг юутай. Багч нь Алхаар ингэж зохиод хийдэг. Алхаа зохиож хийж чадахгүй болохоор зэрэг энэ багжийнхны шинэ суг татаад би шууд нөгөөдөгтөр хийсэн чинь нөгөөдөг чи өө наад чаддсан юм байна. ястаа нэг монголчлал гэдэг нь л болсон юм байна л та. Мэдчилгээнүүдээс та бидэнд танилцуулаач. Энд байгаа таны олон мэдчилгээнүүд. Тэ энэ эхлээд би шаазан үйлдвэр орчууд арт гэж хоёр байсан. За. Тэгээд манай ээж хатгамалцсан байсан. Тэгээд нэг шаазан үйлдвэрт юу яаж байгаа нэг энэ муудад юм хийж чаддаг. Төрийн сүлд одоо энэ ордны чинь дөрвөн багны дунд тэр юу энэ юу дөрвөн багны дунд сүлд хийдэг байсан. За. Тэгээд сүлдээ бид өлөгчгөө тэгээд наад засаж гисэн. Одоо сүлднийхэн зураг энэ байж байна. За. Энэ тийм ээ. Энэ миний одоо хийжсэн зураг. Хийжсэн зураг. Тэгээд бүгд нэг Монголд туссан төрийн сүлдээ. Тааж мөн их олон зүйлийг хийж бүтээж. Харин тийм байна. Гайхалтай юм аа. Тэгээд юу яажсэн чинь орчуудаар тэл хоёр салангуудаа ар ширнийг засварын төв үйлдвэрт ажилласан. Засварын төв үйлдвэрт ажиллаж байхдаа энэ мэдлэгээ отон медалыг хийж агаад тэгээд засгийн газар татаад авчихсан. Тэгээд засгийн газарт нэг юу өдөр даргын цагаад даргын цагаад энэ чинь шинжлэн баяр маяр болохлоо зэрэг чинь нэг би хүний гадтай тавихын тулд заавал юу яад юм бэ? Бэлэг хэрэгтэй одоо тэгээд энэ батгэруудыг мэдлэгээний юунуудыг хийсэн. Энд чинь тэгээд тухайн үед хийсэн гэж хэлэхэд үнэхээр одоо маш гоё хийсэн байж товгор хээтэй, өнгө үзэмж сайтай, маш гоё. Одооныхоор бол нөгөө орчин цагийн 3D гэдэг юм уу түн шиг л ихэд юу юм бэ? Энд их гоё зүйл энэ бүр илүү танил харж Spos гэдэг нөгөө шинэ бүтээл оновчтой санаа гэдэг. Энэ та өнөөдөр энийг авчирсан гэдгийг мэдээгүй байхаа. Таны хүү бидэнд өгсөн. Та энийг бидэнд танилцуулахгүй юу? Хүүхдэл одоо тэгээд Монгод орцсон энэ тэндгүй яатсан юмнуудыг аваад гаргаад байна. Тэр үед чинь бид нар чинь нэг отон медаль шагнадаг байсан тэгээд нэг отон медаль шагнадаг отон медалууд манад нэг одоо цуслан дээр нэг юм жоохон туг байгаа. Тэ тугаар дүүрэн миний сот медаль. Олон зүйл байгаа юм байна тийм ээ. Энэ нөгөө Энэ донцлоод хэлвэл хонх байна. тийм байна уу? Агуу дээлний товч байна. Дээлний товч. Энтлийг нэг харсан чинь. Тэгээд ийм сайхан үйлдвэрийн газруудыг ус сайжгаад одоо тэгээд Тийм шүү. Танд бол үнэхээр одоо харамсалтай санагддаг баха. Энэ хараа дээлийн товч хөтөлбөр ингэж нарийн гоё хийдэг гэсэн баха. Одоо бол тэгэл нөгөө үйлдвэртэл хийдэж байгаа бах та тийм ээ. Гар аргын зүйлүүд бол багастай. Та ер нь ажиллаа хийж байхдаа сэлбрээ хийгээд зураг зурж байхад танд ер нь ямар санагдаж ямар мэдрэмж төрд юм бэ? тэгээд
Надад энэ орчуудаас байж хаад засангал татаж аваад. Тэгэл одоо энэ олон мэдлэгээд энэ мэдлэгээ чинь ихгүй шинжил болохоор зэрэг баяр болохоор зэрэг чинь нэг дараа нь л бие биендээ шилжүүлээд тэгэл ард түмэнд өгдөг байсан. Тэгээ тийм модонд орчихсон. Тэгээд яг хөтэ тэгэл. Одоо тэгээд юу ч хэлэх юм дээ. Их л дуртай ажилдаа хайртай сайхан байсан баг. Одоо ингээ харахаар танд бол үнэхээр хийгээгүй зүйл ирнэ ховор шүү. Харин тийм биш үү? Гутлын уул хүртэл тухайн үеийн улсын том үйлдвэрийн захиалгаар ийм гайхалтай гоёор сэлж хийжсэн байх жишээний. Тий одоо ингээд шаазсан одоо бид нар чинь их орондоо шаазсан үйлдвэрлэдэг байсан. Одоо шаазангаа хийж чадахгүй. Харин тийм. Шилний үйлдвэр байсан. Одоо шилний одоо архиныхаа лонгож хийж чадахгүй. Надад шилний үйлдвэр байсан шүү дээ. Тэгэхэд одоо энэ даргын нэрийн бичин дарга бас ингээд нөхөд бид намайг суулгаа машиндаа суулгаад тэгээд надад шилний үйлдвэр орчоод тэгээд лонхноос өөр юм хийдэг. Би тэгээд ийм аяг хийгээд ийм дулсгалын зүйл ийм одоо мар хийгээд шилний өцөр бид тэгээд хийгээд үзүүлжсэн тэгээд одоо шилж чадахгүй. Харин тийм ээ. Бид залуу үе бид ч гэсэн үүнд бас сэтгэл эмзэглэж явд юм а. Та нөр үнэхээр их олон зүйлүүд хийж бүтээж тухайн үедээ таны энэ их олон бүтээлийг хийж дуурайж яхад ер нь улс хэр үнэлж танд ер нь юу гэдэг гавьяа шагнал ер нь өгч байв. Энэ зүйлийг та нэг одоо ийм л хүнд дүн тэр үед өгчээсэн болохоос байсан. Ямар нэг их одон медаль. Тэгээд одон медаль чинь би өөрөө хийж авууллаа зүг чинь. Яа. Тухайн үедээ тэгтээ нэг зүйл бас болж байсан гэсэн таныг шагнуулах уу одоо байр авах уу гэж асууж исэн юм гэсэн. Тэгээд тэр чинь бал дарга надад яажсан. Сам төрийн шагналыг нааш ороод ирсэн чинь би авахгүй гээд. Тэгээд чи юу авах гээд надад байр өгч гээд тэр байрыг авсан. Тэгээд би байрыг авсан. Би төрийн шагнал тэртээ өөрөө төрийн шагнал хийж байгаа хүн чинь хийдэг үл хийдэг зүүч чадаа. Та тэгтээ дараахан байна. Харин Ингэж олон гайхалтай зүйлийг хийж бүтгэжгээд ста дараахан байна шүү. Бид л тэгтээ танаар үнэхээр их бахарх чинь та хүүхдүүдтэй үлдээх их олон зүйлийг хийсэн байна. Бидний хүүхдүүд маань ашиглаж чадах юм уу? Ашиглах бах уу? Танаар бол их бахархаж хайрлж хүндэлдэг нь бол тодорхой байх гэж бид бодож байна. За бид энд нэр нэг чухал зүйл байсан шүү дээ. Энэ. За. Энэ бол одоо яг Цэдмал даргын өөрийнх нь гарын үсгтэй. Тий. Энэ юу вэ? Та бидэнд танилцуулах. Энэ мэдлэгийг хийж өгöd тэгээд надад ахлаа дээр нэгэн дээр нь гараа үсгэж зураад. Тэгээд дээр үед чинь дараа нь чинь энэ жил болохоор бие биендээ гадаад руу нөгөө найз нөхөд тэгээд гадаадын зочид төлөөлөгч нарт шинжлэх бэлэг гэж нэг юм өгдөг. Ядагч нь болохоор Монголын саямтай мөрт сүлдтэйгээ сайхан хийжээ. Тийм биш үү? Ер нь ингээд мэдлэгийг харж байхад 3 хэл дээр бичдэг байсан юм байна тий. Монгол болон Орос, Англи хэл дээр. Ингээд мэдлэгийг бас ингээд төвшүүлдэг. За, Сүхбаатар танд студид ирж өөрийнхөө хийсэн бүтээсний жоохон ч хэсгээс танилцуулах боломж олгосон танд их баярлалаа. Танд ирүүлэх сайн сайхны хүсье. За болсон. Баярлалаа танд.